За юу яцхан манайхаа кино зах зээлийн базаа нэвтрүүлэг маань нэлээд хэдэн сар завсарласны эцэст эргэн ирж байна. Тэгээд одоо ямар ч байсан 7 хоног болгон хуучин шигээ хүргээд явнаа. Тэгээд өмнө нь бол яг сая сүүлийн хэдэн сар бол одоо подкаст за тэгээд миний нөгөө даатгалын ажил гэдэг ингээд маш завгүй одоо сарууд байсан учраас түр энэ контентоо пауз авсан байгаа. Тэгээд ямар ч байсан эргэн ирж байгаадаа бол баяртай байна. За тэгээ би нөгөө нэг хуучин кино зах зээлийн базаа дандаа скрипт бичиж байгаа тэрийгээ уншаад хоолоогоо уншаад тэгээд нөгөө видео эвлүүлэг энтрээ хийгээд бүх юмаа эхнээс нь дуустал нөгөө бие даасан уран бүтээлч гэдэг шиг хийдэг байсан. Тэгээд сүүлийн нөгөө нэг скрипт энтер бичээл ингээд баах юм хийхээс бүр үнэхээр амжихгүй байгаа учраас ингээд аминда камераар шууд ингээд ярьжий гэж бодсон юм аа. Гэхдээ би бас жоохон шууд ингээд ярихтаас жоохон муу аж магадгүй нэгдүгээр хоёрдугаартаас нь гэрэл чийдийн одоо энэ камер микрофоны байрлал энэ нийтийнхаа бас учрыг жоохон олохгүй ингээд нэг юм сонин байрлуулчлаа. Миний энэ үнцэг юмнууд жоохон юм сонин байвал манайхын энийгээ тийг ийш тийш нь болгох хэлээрээ манайхаа нэгэд тэгэх юм бол би засаж залруулнаа. Уламжлалт ёсоор хэдүүлээ ойрд нээлттэй их Монгол кинонуудын талаар ярина. Тэгээд энэ жил бол маш олон одоо цуврал кинонууд нээлттэй их гэж байгаа юм байлээ. Тэгээд хамгийн ихний кино бол одоо Траума гэдэг кино нээлттэй их гэж байгаа. За манай одоо нэг алтан дуулга буюу одоо дуулгын ээлж уран бүтээл юм байлээ. За тэгээд дуулга маань бол өмнө та бүхэн мэдж байгаа бах те Эрдэнэсийн арал киног нэгээд одоо нэлээд амжилттай болсон. Тэгээд Эрдэнэсийн арал кино бол одоо сун утахгүй нөгөө Казахстан улсад нээлттэй их гэж байгаа юм билээ. Тэгээд бас хэлийн дээс алхаад бас өөрөөр орнуудад нээлттэйж байгаад нь бас баяр хүргье. Бас баяртай байна өмнөөс нь. Одоо яадаг уран бүтээл гэхээр мистери маш нууцлаг 8 ангитай юм кино гэсэн. Тэгээд одоо кино уран бүтээлчдийн хэлж байгаагаар бол одоо кастинг нь маш сонирхолтой. За тэгээд өмнө Монголд хийж исэн мистери төрлийн кинонуудыг бодох юм бол тийм амархан тайлагдахааргүй айхтар тийм нууцлаг ийм кино гэсэн шүү. Тэгээд ямар кино болохыг хэдүүлээ ямар ч байсан хүлээж. Одоогор бол ерөнхийдөө яг албан ёсны постэр, трейлер энтрээ бол ерөөсө цацаагүй байгаа. Тэгээд ямар хөө юм гарахыг хэдүүлээ амтаа харцгаая. Хүлээцгээе. Өнийг юм хэлхээ марчиж манайхаа нэг найруулагч цэгмэд найруулж байгаа юм билээ. Тэгээд цэгмэдийг бол та бүхэн Авэ студийн хөгжмийн зохиолч гэдгээр нь магадгүй мэдэх бах тий. Хөгжмийн найруулагч Монголын маш олон уран бүтээлийн хөгжмийг хийсэн юм залуу байгаа. Тэгээд сүүлийн үед бол кино урлагт бол маш хүчтэй, хүч төрөн орж ирсэн юм залуу байгаа. Жишээлх юм бол одоо Эрдэнэсийн арал киног найруулсан. За Ghost гэдэг кино найруулж исэн. 366 дахь өдөр гэдэг кино найруулж исэн. Гэт ерөнхийдөө аюу тийм ууртай уран найруулагч байгаа. Тэгээд энэхүү одоо олон ангит кинонууд бол магадгүй миний мэдхийн цэгмэдийн анхны одоо найруулагчаар нь ажилласан олон ангит кино байх болов уу гэж бодож байна. Тэгээд ямар тач одоо цэгмэд найруулагч бас ямар хөө кино найруулж бүтээснийг нь хэдүүлээ харах үйлдэлээ. За дараагийн уран бүтээл бол Woo Originals болон OA Entertainment-ийн бүтээл болох No Rules киноны 3 дугаар анги энэ жил нээлттэй гэсэн мэдээ гараад байгаа. Одоогийн байдлаар бол одоо хажууд гарч байгаа постероос өөр бол ямар нэг трейлер ч юм уу албан ёсны постэр бол ерөөсөй байхгүй. Нэг юм тизерл постертай байна. Би тэгээд найруулагч хэрхэн бүрэнтэй бол холбогдсон. Тэгээд яаж ийж ямар нэг мэдээ байна уу? Трейлер чинь яаваа ивэ гэсэн. Одоохондоо жоохон чимээгүй байна. Арай болоогүй байна л гэсэн. Тэгээд болоогүй юм байлгүй те. Ямар ч байсан Woo-гээс хүн No Rules 3 кино хүлээн авч үзэх боломжтой. Нэр Woo Home үйлчилгээ шинэ хэрэглэгчдэд зориулаад эхний 6 сар үн төлбөргүй болсон байл шүү манайхаа. Тэгээд No Rules кино хүлээж байгаа үзэгчд маань бол одоо эртхэн Woo-гийнхаа үйлчилгээг авч исэн зүг болоо гэж бодож байна. За дараагийн кино бол өнгөрсөн жил тесрэлт хийсэн Гарц киноны 2 дугаар бүлэг байгаа. За Гарц киног бол найруулагч Савка буюу Саруул буян найруулагч найруулсан байдаг. Тэгээд Саруул буян найруулагчийг та бүхэн мэдэх бах те маш өөрийн гэсэн өвөрмөц шийдэлтэй, өнцөгтэй. За тэгээд бүр тэр ч байтугай сигнатуртай ийм найруулагч байдаг. Тэгээд трейлерыг нь бас яг энэ контентоор та хэвтээ хамт үзье гэж бодоод ингээд хадгалсан байгаа. Одоо хэдүүлээ хамтаа үзцгээе. Reaction хий. За би бас өмнө нь ерөөс ямар нэг видеон дээр reaction хийж үзээгүй. Ямар ч байсан бүгд хамтдаа үзцгээе. За 1080 юм байна манайхаа. Уг нь 4К-гаар хийцэн бол арай л гоё доо. Одоо 1080 ч сүүлийн жоохон бүрсээгээд шүү манайхаа. Гэтэ Univision ч юм уу те IPTV OTT-нүүд 1080-аар авдаг гэсэн. Тийм учраас 1080 хийсэн юм байлгүй дээ. YouTube руу нэг 4К-гаар хийчихэж байгаарэ. За эхлэе.
Найруулагч Саруул Буянгийн ээлж дуран бүтээл Гарц киноны 2 дугаар бүлэг тизер трейлер хамтдаа үзцгээе. Улсын нууцад хамаарагдах хэрэг учраас За ахчуу гур маань бол мэдээж за гэрэлмаа ахмад билүү те. гүнж гэж. Вау хардаа. За тийх баха. Содоо амьд байна. Содоо амьд байна гэдэг чинь нэгдүгээр сизний пост кредит сцен дээр нь бол нэг содоог амьд үлдээчдэг санагдаад тийм шүү. Пост кредит дээр нь ч билүү юу гэлээ ямар ч гэсэн содоо нэг амьд үлддэг шиг санагдаж байна. Одоо мартчихж өнгөрсөн жил үтсэн. За ямар ч гэсэн мань хүн бол амьд байна одоо тэгээд ямар хүн нөхөр камбэк хийж байгаа юм бол доо. гүнж гэжтэй. Цогтсон. За уучлаарай манайха нөгөө нэг трейлерыг нь зогсоогоод яриад байна. Энэ нөгөө нэг тизер трейлер учраас угаасаа нэг юм амар агуулгатай ч гэдэг юм уу тийм үргэлжилсэн үйл явдалтай трейлер бол биш шүү. Тизер зүгээр нэг жижигхэн хэсгүүдийг нь л авсан байгаа учраас нөх зогсоогоод ярихад бол үйл явдлын дараа л янз бүр юм алдагдахгүй баха. Магадгүй та хэд маань бас трейлерыг нь надаас өмнө үзсэн бах те. За манай гэрэлмаа одоо хошууч ахмад юу гэдэг үлээ те ямар ч байсан манай цагдаа одоо мөрдөгч Тэгтагч. байна. Энэ хүртэл би явах гэж. За манай хоёр шоронд орсон. Хипинес гэнэ юм битэх юм байсан бэ. Тэд нар хинч байсан бэ. Биднийг дуустал нь явах болно. Төрүүлж явж. Ганчимэг. За жүжигчин ганчимгийг бол би хувьсэл production за сүүлд нэг өөрийнхөө байгуулсан нөгөө Аримун production лөө те. Энэ хоёр дээрээс өөр одоо ямар ч production-ыг кинон дээрээс бол харж байгаагүй. Тэр өтгө фантастикийн кинон дээр ч харж байгаагүй санагдчих шүү. За өөр ер нь ямар ч production тоглолтгүй юм жүжигчин манай Саруул Буян найруулагч олоод иржээ. За ямар ч бас кастинг бол үнэхээр сонирхолтой шүү. Явж. Яа. Сая яач вэ? Оо яа гэдэг юм бэ хараа штэ. Ослаа. Нилээн үзээтэй кино болцсон баг шиг шүү. Сод хоёр. Сод хоёртай хамт орж ирсэн хүмүүсийг ямар хүмүүс болохыг нь олж тогтоо. Би төшөөгөө авах гэж ирсэн. Энэ ослыг За тэр сод хоёр сая хэлж ин те. Би энэ төшөөгөө авах гэж ирсэн гинэ. Тэгэхээр мань нэр бол 2 дугаар анги дээр магадгүй нөгөө нэг Холливуудын кинонууд чинь 1-р анги дээр вилэн байжгаад 2 дугаар анги дээр бүр эсрэгээр болчихдээ шүү дээ. Одоо сайн санаатай ч гэдэг юм уу те манатал гэдэг юм одоо юу гэдэг бидний хэлдгээр бол манатал 1-р анги дээр дайсан байжгаад 2 дугаар анги дээр манатал болчдөг бол энэ дээр бол манай содоог амьд үлдээсэн буруу шүү дээ ах トゥ гурваа содоо амьд үлдсэн тэгээд ямар их гай тарих нь үйтэлээ одоо тун утахгүй үццгэх юм шиг байна. өгч ирсэн. Энэ ослыг Объектийн сонголт Монголд ёо солиотой. Зураг авалт угаасаа гарцын зураг авалт бол амар гоё. энэ ослыг содоо хийсэн гэсэн. Бэжда. Оо тийм байлгүй дээ. Ёо яг нөгөө самда тоглосон юм шиг үстэй гэж бодлоо шүү дээ. Арайчгүй байна бас ашгүйд. За үг баяр маань ирэхэд ирсэн байна. Үг баярын дүрий чи хин гэдэг байлаа да ямар ч байсан зүүн дүрээс шүү дээ. 1-р ангийнхан хамгийн зүүн дүрнээс тулгаа хөвлөө тулга гэдэг баха. Энэ асуудлыг бид нэр өөрсдөө шийдэж тусгал. Бат үлзээгөө мөн үү байж та гүү хэлгүү дээ. Мөн байж тээ. Вау, ямар гоё юм бэ. За манай одоо миний хамгийн хайртай жүжигчин. Одоо би нөгөө нэг гарын 5 хурууныхан одоо дүрээр нь яг ингээд миний сэтгэл зүрхэнд хамгийн бүр Монголын номер 1 жүжигчин гэж боддог жүжигчин бол одоо Осрын Бат үлзий гэдэг жүжигчин байт юм аа. Тэр манай подкаст орж байгаа хүмүүс бас тэрийг бас зарим нь мэддэг болцсон билээ. Тэгээд миний айдол тоглосон байна. Тэгээд анх удаага баг ийм цус нүчтэй ийм амар маниакийн дүр тоглоод байгаа мó да. За одоо яг эсрэг дүрл байлгүй дээ ийм болцсон байхыг бодоход гүн болоо.
Йоо, за баярлаа Саруулаа. Энэ үнэхээр гоё кино болно угаасаа. Мөн биш тий. Ямар амар юм бэ. 8 сарын 8. Яа, яг амралтаа бод хөдөө явцаагаар нээлттэй их юм байна да. Тэг хөдөөчлөлцөн очиод үзэн дээ. Йоо. Баярлаа. Нэр цуврал киног ингэж удаан бас хүлээж байгаагүй. Тэгвэл ингэж догдолж хүлээлт үүсэж байгаагүй. Өнөөдрөөс л эхэлж хүлээж эхэлж байгаа шүү гэхдээ удаан хүлээж ирсэн гин. За трейлер бол үнэхээр таалагдлаа. Тэгээд үнэхээр хийлэх үг алга. Хидж зогсоож үзв. Кастинг бол үнэхээр гоё юм. За ялангуяа жүжигчин Батүлзий, Осрын Батүлзий, Алтан Гинжийн Ганц чимэг гэд энэ хоёр одоо маш мундаг, өөрийнхөө цаг үед хамгийн мундаг жүжигчид болох энэ хоёр хүн маань бол жүжигчин маань бол тоглосон бол маш их баяртай байна. Тэгээд нэгдүгээр ангийн үйл явдал бол бүргэлжлэх юм байна. Ямар ч байсан ямар нэгэн одоо нэг содоо амьд байна гэдэг чинь тэгээд содоогийн эргэн тойронд байгаа өөр одоо содоотой холбоотой нөхдүүд гарч ирээд за энэ дэр манай нөгөө нэг гэрэлмаа цагдаа за тэгээд нөгөө ах トゥ 3 гэд нийлээд нэг өстой чинь жанкуурсан юм болох юм шиг байна. Ямар ч байсан 8 сарын 8-нд хэдүүлээ одоо гарц киноныхаа 2 дугаар анги хүлээж авах нэ. За тэгэд энэ жил бол Монголын цуврал кинонуудын хувьд бол жинхэнэ дайн болно. Би дөнгөж сая 3 кино танилцууллаа. За тэгэд өөр бас маш олон кинонуудыг бол энэ жил нээлттэй ин гэсэн байгаа. Цуврал кино шүү дээ. Зөвхөн цуврал кино л гэхэд энэ жил бол маш олон цуврал кино нээлттэй ин гэсэн. Тэгээд одоогор бол трейлер, постэр, янз бүрийн мэдээ нь бол алга. Магадгүй би олоогүй бах. За тэгээд ямар кинон одоо үзэгчдийг дэлгэцсэн өмнө уйж чадах нь уу, Facebook дээр топик үүсгэх нь уу хэдүүлээ хүлээж одоо хамтдаа харцгаая. За дараагийн сэдв рүүгээ орцгоё. За энэ 7 сар бол жоохон тийм Монголын тайз дэлгэц телевизийн салбар бол жоохон тийм хэрүүлтэй, маргаантай, сенсацтай юм сар байлаа. Тэгээд юу болсон бэ? Би та бүхэнд бас баг-багаар таймлын ярьж өгье. За тэгээд хамгийн ихний мэдээ бол одоо энэ 7 сарын 15-нд билүү дээ 15-нд байсан Монгол киноны 90 жилийн хойд зориулсан одоо орчуулгын киноны дуу оруулагчдын тухай баримтат нэвтрүүлэг одоо баримтат гэх юм уу дурсамж нэвтрүүлэг Монголын үндэсний телевизээр бол цацагдсан байгаа. За 1 цаг орчмын метражтай байсан баха. Би бол яг эхнээс нь дуустал бүтэн үзсэн. За өнөөдөр Монгол киноныхаа 90 жилийн ой зориулсан Монголын киноны халуун ам бүлийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсон Монгол кино үйлдвэр Монгол кино нэгтгэлийнхэн орчуулгын киноны алба буюу жүжиг ангийнхны төлөөл болсон олон алдартай уран бүтээлчид өнөөдөр үзэгч та бүхэнтэйгээ уулзсан залгаж байна. Ингээд бид бас кино албаны тухай энэ орчуулгын киноны дуу оруулалтын ажил үйлс хэрхэн өрнөж ирсэн тухай ямар сайхан уран бүтээлчид энэ албанд ажиллаж үзэгч түмэндээ ичнээн сайхан олон уран бүтээлийн тойргож хүргэсэн тухай та бүхэндээ хүргэх болно. За тэгэд энэ нэвтрүүлэг өрөөсөө цацагдсан даруйдаа одоо фэйсбүүкээр, сошиалаар маш их хилам, хэрүүл, маргааныг бол дагуулсан байгаа. За юунаас болоод ингээд бөөн хэрүүл үүссэн бэ гэхэд тэгэхээр энэхүү нэвтрүүлэгт бол одоо Монголын нэрт дуу оруулагч, орчуулгын киноны дуу оруулагч Карма Гойг урайгүй гэсэн ийм одоо үзэгчдийн шүүмжлэлийг бол дагуулсан байгаа. За тэгээ Карма Гой бол одоо 500 гаруй орчуулгын кинонд дуу оруулсан. За Монголын орчуулгын киноны жинхэнэ амьд домог ийм хүн байдаг. За тэгээд энэхүү нэвтрүүлэгт бол Карма Гойг яагаад үрж оролцуулаагүй талаар бол Facebook дээр бол маш олон постууд байсан. Тэгээд энэ бүхэнд бол одоо ихэнх хүмүүс бол одоо саяхан шинээр ардын жүжигчин болсон Бат Цэцэг Гойг бол буруутгаж байсан. 11 цагаас фото зураг авах болно. Бөөнөрөө 2 поз авах болно. Жүжиг ангих. За мөн одоо Карма Гой өөрийнхөө Facebook дээр хүртэл ингээд жүжигчин Бат Цэцэг Гойд одоо хандаж маш олон одоо постыг араас нь бичиж байсан.
За тэгээд Монгол киноны 90 жилийн ойд зориулсан орчуулгын киноны дуу оруулагчдын энэхүү баримтат дурсамж нэвтрүүлэгт бол Кармагой урагдаагууд бол маш олон олонний танил хүмүүс, за тэгээд сошиалын ингээл маш олон хүмүүс бол бухимдлаа илэрхийлсэн байсан. Та бүхэнд бас товчхон харуулъя. Одоо хамгийн онцлог хүн бол X түүцийн одноо өгч буюу жүжигчин гавьяа жүжигчин одноо өгч байсан. Тэгээд ерөнхийдөө маш олон хүмүүс Кармагой энэ кинонд урагдаагууд бол бухимдсан байсан. Тэгээд хүмүүсийн постыг ерөнхийдөө уншихад бол энэ бүхэнд бол хүмүүсийн буруутгаж байгаа нэг хүн бол байсан. За тэр хүн бол мэдээж ардын жүжигчин Баццэггой байсан. Тэгээд хүн болгон ерөнхийдөө Баццэггойг одоо хувийн өш хонзон санаж Кармагойг урайггүй гэдэг тийм аргументыг гаргаж байсан. За мөн Кармагой ч гэсэн өөрөө бас Баццэггойд хандаж маш олон үгсийг ингээ хэлсэн байсан. Тэгээд ямар ч байсан Монгол киноны одоо түүхт 90 жилийн ойгоор ийм жоохон таарах юм болсонд бол харамсалтай байна. Тэгээд мэдээж хэрэг Монголын орчуулгын киноны дуу оруулагч нарын одоо түүхийг ярих гэж байгаа бол дурсамжийг ярих гэж байгаа бол Кармагойг бол заавал өрөх ёстой. Кармагойгүйгээр орчуулгын кино гэж одоо бас юу билээ тийм ээ. Кармагой бол энэ салбартаа бол домгод юм аа. За дараагийн мэдээ бол мэдээг чаашаа дараагийн сенсац бол найруулагч Зол Баяр гээд ах хүү бол өөрийнхөө фейсбુક дээр бол нэгэн постыг бичсэн нь бол олонний танил эрхмүүдийг бол дургуг бол нэлээд хүргэсэн. За жүжигчдийг, урлагийнхныг, за тэгээ фейсбુક дээрх маш олон хүмүүсийн уур бухимдлыг бол хүргэсэн. Эсвэргээрээ бас маш олон хүмүүс үүнтэй бас санал нийлж исэн. Тэгээд ямархуу пост бичсэн байна. Та бүхэнд харуулъя. За тэгээд зарим жүжигчид бол энэ Зол Баяр найруулагчийн энэхүү постод бол маш их ундууцж байсан бол зарим нь бол ээлдгээр бол тэрэн дээр нь бол залруулах тайлбар бол хийж исэн. Зол Баяр найруулагч хоёр ахмад жүжигчин рүү хандаж энэхүү юм пост утсан нь бол наадмын нээлттэй бол холбоотой гэж би бол бодож байна. Цэрэн давггой, Минд Баяргой хоёр бол мэдээж Монголын кино урлагийн тайз дэлгэцийн домог драмын театрт насаараа ажилласан хүмүүс одоо ажиллаад хийж байгаа байхгүй юу? Ер нь бол тэр наадамд ингээд оролцоод шүлэг уншаад ээж аавын дүр болоод энэ чинь тэр хүмүүсийн ажил байхгүй юу? Тэгээд ажиллаа хийсэн хүнийг бол ингэж чичлэх нь бас буруу юм аа. Миний хувьд бол буруу юм аа. Тэгээд та бүхэн харин юу гэж бодож байна? Доор комментээр үлдээгээрэй. За дараагийн мэдээ. За мэдээж сайнны хажуугаар сар гэж юм шутгагүй. Сарын хажуугаар сайн гэх юм уу? За мэдгүй. За ямар ч байсан дараагийн мэдээ бол сайн мэдээ байгаа. Тэгээд эдгээр юм баахан юм хил ам хэрүүлийн хажуугаар бас гоё мэдээ сонссон. Энэ бол манай жүжигчин Барса маань бол Япон орныг зорьжсэн байгаа. Яах гэж явсан бэ гэхээр одоо Vivant киноны 2023 онд нээлттэй жисэн Японы олон ангит Vivant киноны season 2-ын зураг авалтанд одоо явсан гэж би бол хувьдаа тэгж ойлгосон шүү. Ягаад гэвэл одоо ганчулуун бол одоо өөрийнхөө постн дээр Барса биш Чингис гэдэг нэрээр мэдсэн болохоор ажиллаа сайн хийгээд ирээрээ гэсэн байсан. Чингис гэдэг бол мэдээж Барсагийн одоо нэг Vivant дээр бүтээсэн дүрийнх нь нэр. За тэгэд энэ кино нь бол Netflix дээр бас байдаг шүү. Та бүхэн үзээрэй. Тэгээд Netflix-ийн кинонд
Монголын жүжигчин тоглох гээд явна гэдэг бол энэ бол маш бахархмаар юм гоё мэдээ. Тэгээд Барсатаа бас амжилт хүсье. Ер нь бол одоо сүүлийн үеийн орчин цагийн Монголын хамгийн шилдэг жүжигчдийн нэг бол яалтчгүй Барса. Яа, миний пен. Угэнбод чи миний пен шүү дээ. За тэгээд энэ 7 хоногийн зах зээлийн базаа маань бол энэ хүрээд өндөрлөж байна. Уг нь бол дахиад хэд хэдэн нээлттэй их кино, за бас сайн муу янз бүрийн мэдээнүүд байна. Гэтэ тэрийг эх 7 хоног танилцуулъя гэж бодлоо. Яагаад гэвэл зах зээлийн базаагаа одоо яг 7 хоногоор бүх байгаа юмаа шахаад биччихээр дараагийн 7 хоногт нэрх юмгүй болчиход Монголын кино зах зээл чинь ингээд нэг 7 хоногоор амар ингэж овоордоггүй арай нэг бас жоохон жижигхэн болохоор бас дараагийн мэдэндээ заримыг ингээд хадгалъя гэж бодлоо. Тэгээд энэ удаагийн базаатай маань хамт байсан үзэгчдэд баярлалаа. За тэгээд та бүхэн миний суваг дээр subscribe дарж дэмжээрэй. За тэгээд бас хамтарч ажиллах байгууллагуудаа бол нээлттэй шүү. Доороо миний дугаараар холбогдоорой. Баярлалаа үзэгчдээ.